Сайн бацхан уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань эрхэм нэгэн бяцхан шав нарын хүсэлтээр энэ цаг мөчид Эрдмийн их аянд мордуулж өгсөн энгийн ачаал тавхсран багштай баярлалаа хэмээн нийслэлийн налах дүүргийн 160 дугаар сургуулийн нэг ангийн хүндэт эцэг эхчүүд болоод хүүхдүүдийн хүсэлтээр хүрэлцэн ирээд байна. Хамтдаа дотгошоорч хөөр дүүрэн баяр дээр гинтийн бэлэг барьцгаая. За баярын минь хүргэе. Манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид маш гоё баяр дээр дахин ороод ирсэн учраас яг одоо миний дэргэд нийслэлийн налах дүүргийн 160 дугаар сургуулийн эрхэм багш Лавхсран там маань дахин саадаж байна. Багшд энэ өдрийн минь хүргэе, баярын минь хүргэе. Баярлалаа. Лавга огшоо хоёулаа өнгөрдөг хавар хүүхдүүдэд төгсгөж байсан төгсөлтийн баяр дээр уулзсан. Харин энэ удаа Эрдмийн их аяныг эхлүүлж байгаа үсгэлийн баяр буюу Эрдмийн баяр дээр уулзаж байна. Энэ цаг мөчид бас инхри бяцхан шавнар болоод эцэг эхчүүдийнх нь нэрийн өмнөөс ажил амьдралын бүх амжилтаа баттгаж байгаа. Бүтэн нэг жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байгаа эрхэм багш танд баярын мэндийг хүргэж байна. Хүлээн авна уу? Баярлалаа. Ингээд цаашдаа одоо түрүү нөгөө нэг хавар бидний уулзсан дахиад энд инжил уулзж байна. Ерөнхийдөө бол одоо хүүхдүүд маань уншиж бишиж бодож сурсныхаа баярыг хийгээд өнөөдөр айгуу сайхан баяртай байна. Тэгээд цаашдаа хүүхдүүдтэй ерөнхийдөө сурлага хөтөлбөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө мөн ард талд нь байнгын түшиг толгоор болж өгдөг аав ээж нартаа маш их баярлалаа гэж хэлье. За тэглгүй яг. Тэгэхээр ингээд харахаар нүүр дүүрэн энэсэн их гоё үзэсгэлэнтэй багш таны бас би Эрдмийн их аян болоод ажил амьдралын гараатаа товчхон танилцмаар байна. Лавга огшоо ер нь боловсролын салбарт хэд хичээлдээ ажиллаж байгаа. Хэддэх удаагийн анги даалт вэ? За боловсролын салбарт бол 11 хичээлдээ 3 дахь удаагийн 1-р анги 5 дугаар анги болохоор 2 удаа төгссөн. Одоо 3 дахь удаа 1-р анги даан аваад ажиллаж байна. Тэглгүй яг. Тэгээд энэ удаагийн 3 дахь удаагийн амжилтын аяллыг тань баттгаж айгуу гоё цэцгийн баглагаар хүндэтгэл үзүүлж байгаа. Ингэхдээ бас бяцхан үрсийнх нь эцэг эхчүүдийнх нь чин сэтгэлийн үгс бүрийг шингэн ирсэн учраас одоо хөтлөгчийнхаа хэлэх үгийг онцгойлон сайн сонсоосаа гэж хүсэж байна багшаа. Үзэг барьсан төрхөн гарт нь үг холбох аргыг зааж өгсөн. Учираач мэдэхгүй жаахан үрсийг тосон авч угтах амьдралынхын зам мөрийг тэгшитгэж өгсөн. Бага ангийн багштай баярлалаа. Балчирхан үрс чинь уншиж бичиж бас бодож сурлаа. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжинд хөтөлсөн, ерхэг найгсан талаас 9 гаригт хөргсөн. Багш минь та хүүхэд өгсөн их өргөөний эзэн багштай хүсэл томьёол хэмээн тэргүүн ох юм шүү. Таньда баярлалаа. Нэг ангийн хөөрхөн шавнар болоод эцэг эхчүүд энэ цаг мөчид хүндэтгэл үзүүлж байна. Хүлээн авна уу? За тэгээд лавга огшоо онцгойлон энэ бичлэг бас дурсамж олон хадгалагддаг шүү дээ. Та минь бас 2 дахь удаага оролцож байгаа болохоор айгүй туршлагатай байгаа болов гэж бодож байна. Түрүүн эцэг эхчүүдэд хандаж их гоё талархал илэрхийлсэн. Харин одоо хэлэх үгтээ би таныг онцгойлон 10-20 жилийн дараах хөөрхөн том өхөдх өгөөдөд зориулж үг хэлээсэй гэж хүсэж байна. Дурсамжийн бичлэгт шавнартай хандаж үг хэлье. За ерөнхийдөө одоо яг анхны төгсөгч маань 12 дугаар анги байна. За мөн одоо дараагийнх нь 6 дугаар ангийн шавнар маань байна. Одоо мөн энэ жил 1-р ангийн маань шавнар маань байна. Үе үеийн шавнартаа илүү их сурлага хөтөлбөрийн өндрөөс өндөр их амжилтыг хүсье. Зорьсон зорилгодоо зогсолтгүй заавал хүрээрэй л гэж хэлье да. Баярлалаа. За тэгээд багшаа ер нь бол багш хүн гэдэг хүний амьдрал их гоё тодхон байдаг. Тэр дундаа багангийн багш бол хизээж хүний амьдралаас одоо дурсамжин салдаггүй шүү дээ. Тэгэхээр таны олон ээж аавын оюуны мэлнийг гэрэлтүүлэх онцгой төрсэн багш мэрэгчлийг тань хүндэтгэн дээдүүлж соён гэгэрүүл хийх үйлсэд амжилт хүсье багшаа. Сайхан баярлалаа. 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 Үргэлжлүүлээд бид Эрдмийн баярын маш хөөрхөн зочинтойгоо уулзж байна. За манай хүүгийн нэрийг хэн гэдэг лээ? Их анар. За энэ ханараа яг энэ цаг мөчид багштай хэлмээр байгаа гоё үг байна уу? Байна. За юу ч хэлмээр байна? Багштай баярлаа. Багштай хайртай шүү. Багштай баярлаа. Багштай хайртай шүү. Бага ангийн багштай баярлаа. Бага ангийн